Үзэгч та сүх хэрэглэдэг бол анхаарлаа нааш хандуулна уу? Учир нь сүүний хэрэглээтэй холбоотой хачирхалтай гэмээр тохиолдлууд эрүүл мэндийн байгууллагуудад бүртгэгдсэн байна. Саяхан биеийн дархлааг дэмждэг илгэнт сайн гэд сүүлийн 10 гаруй жилийн турш цагаан ямааны сүв түүхийгээр нууснаас мөн ил задгаа худалдаж байсан сүг амсаж үзээд бүртслээ зөвчний халдвар авсан тохиолдлууд бүртгэгдсэн байна. Манай улсад жилд дунджаар 400-аас 500 орчим шин тохиолдол бүртгэгддэг гэсэн тоо баримт бий. Хэрэвтэнд халуурах их хөлрөх нойргуудыг шинж тэмдэг илэрдэг, таны бие ерөнхийдөө сул ядрангуй байдаг. Түнчлээ үе мөч яс булчин ууц нар толгой танигддаг бол та бүрцлээс өвчин туссан байх магадлал өндөр аж. Энэ өвчин түүхээс ууж хэрэглэх, бүрслээ зөвчтэй мал төхөөрөх, мал эвдэх, гэдэс дотор эрэхтэн цэвэрлэх, арьс шир боловсруулах, ноос ноолор бэлтгэх, төл хүлээн авах, мал саах үед гарын жижиг шарх, шалбархаагаар халдварлах буюу ахуйн замаар халдварладаг. Цаашлаад хүний тулгуур хөдөлгөөний эрэхтэн, мэдрэлийн тогтолцоо, дотор эрэхтнийг давмгаалan гэмтээж хөдөлмөрийн чадрыг удаан хугацаагаар алдагдуулах эрсдэлтэй. Бүрцлээ зөвчин эмчлүүлэг өвс, өжгөрч мэдрэлийн судалгаа гаж өвдөх, өрөвсөх, сэтгэх чадвар муудах зэрэг шинж тэмдэг илэрнэ. Мөн зүрх илэг дэлүү өрөвсөж үйл ажиллагаа нь өөрчлөгдөх, шийс бүр давсагны үйл ажиллагаа доголдох хүршигтэй. Бүрцлээзээс гадна сүйтэй холбоотой бас нэг аюул бол малын гаралтай түүхэн идэд хоригдлогдсон эм эрдэгдлэж. Зарим малчид малдаа дур мэдэн эмчилгээ их зарж борлуулах гэж байгаа малынхаа харагдах байдал эрүүл мэндийг сайжруулах зорилгоор эм бэлтгэл хэрэгэлдэг. Малд хэрэгэлсэн эмийн бодис малын биеэс бүрэн гадагшлааг байхад мах сүгэнд хүнсэнд хэрэглэвэл хүний эрүүл мэндэд эрсдэл учруулах аюултай. Эм тариа химийн бодис мал амтны биед ороод дотор эрэхтэн булчин мах яс өөхөн турамдлагдан өөрийн шин чанар үйлчлэгээ хадгалдаг байна. Малын гаралтай түүхийн эд дундаас малын сүм эмийн үлдэгдлийг хүний биед хамгийн хурдан дамжуулдаг. Тухайлбал малчтын түгээмэл хэрэглэдэг Evomac химик тарианы үлдэгдэл малын яс бөөр өөх булчин мах илгэн турамдлагдан мах сүгээр дамжих хүний биед орсноор сөрөг нөлөө үзүүлдэг гэдэг нь батлагдсан. Мал эмнэлгийн төв лабораторид хийсэн сүүлийн 5-6 жилийн шинжилгээний дүнгээс үзэхэд зарим аймаг сумын мал дэлгэрчгүй Evomac-ийн үлдэгдэл бодис хэмжээ зөвшөөрөгдсөн хэмжээс хэд дахин их гарч байна. Тиймээс малын эмийн зохистой хэрэглээ төлөвшсөн эмийн үлдэгдлийг байнга хяндаг газраас бэлтгэсэн эсхийг нэг талаар шалгаж байх хэрэгтэй болж байна. Малын мах сүгээр дамжин антибиотик хүний биед орсноор хүний тухайн антибиотик тасгадаг. Улмаар дамжирч өөр төрлийн халдвар төвчөө үүсгэгчний газ сэргийлэх чадваргүй болгодог байна. Үүнээс болж жилд 700 мянган хүн амнаас алддаг тухай Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаа бий. Хамгийн болгоомжлууштай нь бурцлиозын сүнг чанж, буцалгах эсвэл үйлдвэрийн боловсруулалтын үед устдаг бол эмийн үлдэгдэл нь хүнсний бүтээгдэхүүнийг чанж болгосноор эсвэл дулаан болон физикийн нөлөөлөлд устж сармагчдаггүй. Эсвэргээрээ задралд орж шинэ хортой бодис үүсэж, эцэг хүний биед хорт бодисын нэгдэл, хоримтлалыг бий болгодог. Ийм ч учраас мах сүний экспортод хориг тавьдаг гол шалтгаан бол эмийн үлдэгдэл юм. Хүн амын өвчлөлийн шалтгааны 70 хүртэлх хувь нь хоол хүнстэй холбоотой юм байна. Тиймээс монголчууд бидний гол хэрэглээ болсон сүүм, махны гарал үүсэл, эмийн үлдэгдэл, эрүүл аюулгүй байдлыг нь баталгаажуулаагүй байж хүнсэнд хэрэглэх нь эрүүл мэндэд зориудаар эрсдэлд оруулж буй хэрэг юм.